улсад үргэлжлэх юм байна. Америкийн нэгдсэн улсын Netflix компани хөрөнгө оруулалтаар бүтээж байгаа Марко Поло киноны зураг авалтанд мэрэгжлийн жүжигчдээс гадна Унгар улсад амьдарч байгаа 300 гаруй монгол хүн оролцсон тоглосон байна. Соёлын тэргүүний ажилтан цэгмдийн хувьд гол дүрд тоглоогүйч өөрийн хувирсан 7 дүрээрээ монгол хүний онцлог өвөрмөц байдлыг товоолгон үзүүлэхийг зоржээ. Би хулсуу хор тоглож исэн чинь энд нэг хүн их сонин юм тоглоод байна гэд анхаарал таавангууд маргааш нь энэ хүнд хувцастаар бол зураг нь хормын зурагт орно гэдэг ингэсэн. Ингээ ер нь ард түмнийг төлөөлөх 7 янзын омгийн эргэн чапи хатны дагуул буюу одоо найз эмэгтэй хулсуу хор тоглогч эмэгтэй ингээд одоо зураг нь бол надад байгалаа 7 янзын дүрд 2-1 Монголоос явсан багт хам Монгол морин циркийн 10 жүжигчин багтсан. Тэд кинонд оролцохоор цугласан олон улсын морьтой үзүүлбэрийн жүжигчдээс онцгой байж үнэхээр монгол хүний морин дэрэмгийн чанарыг гайхуулж чадсан гэж байна. Тиймээс ч Малайзад болох зураг авалтанд монгол морьтнууд үргэлжлүүлэн оролцохоор сонгогдчихэ. Монгол адуун дээр бид нар мордохоор сайхан дөрөөн дээрээ босоод жирэлд нэг овгон жоохгүйгээр сайхан ингээ урсж байгаа юм шиг явахаар зэрэг киноны багийнхан монголчуудын морь унах нь ари өөр харагдаад зураг авахд хөдөлгөөн баг юм гэдэг утгаараа биднэрт маш сэтгэл тааламжтай хандаж ирсэн. Талын хөдөлгчдийн байгуулсан Юан улс бол дэлхийн хэмжээний гүрэн. Тиймээс Марко Поло кино 13 дугаар зууны хүн төрөлхтний түүхийг өгүүлнэ. Энэ түүхийн гол дүр байсан монголчууд бид дэлхийн 50 сая үзэгчид хүрэх түүхэн кинонд ач холбогдол өгөн оролцож байна. Жүжигчдийн замын зардлыг Монгол улсын засгийн газар хариуцаж, бусад зардал Netflix компаниас гарчээ. Кинонд 40 гаруй монгол уран бүтээлчд орж ийн гэдэг нь бол энэ киног хамаагүй илүү монгол дүр төрхтэй болгож ийн гэсэн үг. Марко Поло киноны дараагийн зураг авалт Малайз улсад үргэлжилнэ. Зураг авалтын 2 дугаар хэсэгт Монголын талаас жүжигчин Цэрэнболд Баяр Цэцэг, Аймгийн Арслан Бямбачир нар дүр бүтээн мөн 12 настай Эрхэнбаяр хүү Хувлаа хааны бага наснд тоглохоор болжээ. Өнөөдөр улс төрийн хилмигдэксдийн дурсгалыг хүндэх өдөр тохиож байна. 1937 онд 25 мянган хүнийг баривчилж хамгийн олон хүнд ял тулгаж байсан гэж түүхэн тэмдэглэгдсэн. Түүхэн энэ өдөр тэдний дурсгалыг хүнддэг болсоор 21 жил болж байна. Монгол Улсын цагаат талын комисс болон хилмигдэксдийн ар гэрийнхэн 1937 оны хилмигдүүлэлтээс цаазын ял сонсож амнасаа алдсан 12 хүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 1937 оны их хилмигдүүлэлт 30 гаруй мянган хүнд хүрч 18 мянган хүний амь насыг авч оцсон байдаг. Энэ бол Монголын түүхэнд үлдсэн хар бараан түүхүүдийн нэг. 1937 оны 9 сарын 10-ны өдөр хилмигдүүлэлтийн баривчилгаа эхэлж 10 сарын 21-нд их хилмигдүүлэлтийн сүүдэр нөмөрсөн 12 хүн энд амь насаа алдсан байдаг юм байна. Анхны цааз гүйцэтгсэн энэ хэсэгт хилмигдэксдийн дурсгалыг хүндэтгсэн хөшөө босгож 20 дахь жилдээ хилмигдүүлэлтэнд өртсөн хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэж байна. Өдгөө 84 настай энэ буурал Баруунтан гэж түүхэнд үлдсэн Жаданбай охин. Түүний аав Монгол улс бусад оронтой эрх тэгш харилцаж Швейцар мэт төвийг сахисан улс байх ёстой гэж үзэн Коминтерны бодлогыг дэмжээгүйнхээ төлөө 1937 оны 10 сарын 21-нд яг энэ газар цааз ял сонсож байжээ. Баруунтан Жаданбай охин болж төрснийхөө төлөө 5 настайгаас эхлэн сэтгэлийн зовлон амсаж өссөнөө тэрээр дурслаа. Юунд бүх насаараа л ерөөсөн нэлийн том болтоо сүлд сургууль соёлд ортлоо хүртэл эсэргүүний хүүхднэртэй хамгийн наад захын жишээ хажуудлын айлын хүүхдүүдтэй тоглож болохгүй. Түүнтэй адил хилмигдүүлэлтийн бараан сүудэр олон мянган хүний сэтгэлд хүнд шарх үлдээсэн. Хуралд оролцоод ирьегээд одон медаля зүүгээд гарсан Дарзав хурандаа гэртээ эргэж ирээгүй. Түүнийг сонгоны болонд 12 нөхөртэй хамт цаадалсан байдаг. Эцэг нь одоо эсэргүү гэдэг утгаар яхад хүүхдүүдийн ингээд шугамж ихсаал болгож зогсоогоо дундуур нь тэр хоёрыг гаргаад ингээд алга тушаад сургуулиас нь хүйжсэн гэдгээ шүү дээ. Тэр чинь жоохон хүүхдүүд байхгүй юу? Монгол улс 1990 онд анх цагаатгалын комисс байгуулж хилмигдэксдийн ар гэрээхэнд нөхөө олгор олгож эхэлсэн. Энэ цагаас хойш нийт 18 мянга гаруй хүнд хуулийн дагуу нэг удаагийн тусламж үзүүлжээ. Үзэл сурталын төөрөгдөл улс төрийн туйлшрал Монгол улсын цэцэн бэлэгт олон хүүгийн аминд хүрсэн. Монгол улсын түүхэнд хараар бичигдсэн энэ үйл явдлыг дахин давтуулахгүй тулд бид өнгөрсөн түүхээ боддоор нь хойч үедээ өвлүүлэх учиртайг Монголын улс төрийн хилмигдэксдийн холбооныхон энэ үеэр сануулж байсан юм а.
Хэлс хэлмэгдэхсдийн хөшөөнд уламжлал ёсоор өнөөдөр цэцэг өргөлөө. Хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгсэн бусад үйл явдлын мэдээг инх сайхан сурвалжлаа. Эхлэлмэгдүүлэлт 1921 оноос эхэлсэн. Гэхдээ 1937 оны 9-р сарын 10-ны өдөр ганц шөнийн дотор 70 хүнийг баривчилж, заримыг нь буудан хороожээ. Тиймээс 9-р сарын 10-ны энэ өдрийг онцолж хэлмэгдэхсдэд хүндэтгэл үзүүлж дурсдаг болсон юм а. 1937 оны 8-р сарын 10-ны өдөр Японы тагнуул өслийн эсэргүү гинт нэвдийн хамсаатан гэдэг хэрэгээр хэлс хэрэгт гүтгэж баривчлаад 1937 оны 10 сарын 25-ны өдөр буудаалсан байдаг юм а. Яхаар Монгол улсын тусгаар тогтнол хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө Баатардгаар тэмцэж халуун бүлэнцээ хайр гамгүй тэмцэж яваад жилийн дараа Японы тагнуул болдог билээ. Хэлмэгдэхсдийн өр хүүхдүүд арга ирээхний төлөөлөлч мөн энэ үеэр хөшөөний өмнө зуулаас тааж аав ээж ах дүүсээ дурслаа. Өдгөө 70-80 настай эмээ өвөө босон тэдний заримыг нь ээжийнхээ гидсэнд байхад, заримыг нь хөлд хилд ороогүй байхад нь аав ах өвөөг нь хэлс хэрэгт гүтгэн баривчилсан тухай ярьж байна. Энэ манай аавын зураг. 1938 онд Улаангасан сумын засаг дарга байж захтаа чинь усны дарга байгаад тэгээд 42 наснда хэлмэгдсэн хүн. Тэгээд 59 онд цагаатгсан байна. Хайртай хоёр авынгаа төлөө өргөлж мааны ончиж бурханд зол өргөж тэдний маань бурханы орон төрхөн болдгоо гэж хийж залбирж суудагтай. Өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган хүний гимбуруугүй гэдгийг тогтоож нэр төрийг нь сэргээгээд байгааг Цагаатгалын улсын комиссаас мэдээллээ. Цагаатгалын комисс одоо 3000 орчим хүний хэргийг шүүж нэр төрийг нь сэргээхээр ажиллаж байна. Арга ирэх нь олдохгүй байгаа учраас тэдний Цагаатгалын ажил удааширч байгаа мэдээг хэлж байна. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийг цагаатгах, арга эртэн нөхөн олгор олгох улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлын зарим гишүүд өнөөдөр өргөн барьлаа. Урьдчилсан судалгаагаар нийтдээ 400 орчим иргэнд жилдээ 500 сая төгрөг олгох тооцоо гарсан байна. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олгор олгох тухай тогтоолын төслийг улсын хурлын даргын их болт, улсын хурлын дэд дарга цог, улсын хурлын гишүүн өргөдлийн байнгын орны дарга Баасанхүү болон улсын хурлын гишүүн Арвин нар санаачилжээ. Төсөлд дурдсанаар улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэхсдийн эхнэр нөхөр хүүхдүүд хөдөлмөрийн хүнсний доод хэмжээний 60% тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох юм а. Энэ талаар холбогдох судалгаа хийхийг засгийн газарт чиглэл болгосон байна. Нийт дүнгээр 400 хүнд судалгаа хийсэн л дээ. 400-аад хүнд одоо жилдээ сар болгон гэж хэлэх юм бол 100 мянган төв тэтгэврээр нэмэх, жилдээ бол 500 сая төгрөгийн одоо ийм хэмжээний дүнтэй тэтгэмж олгох ийм арга хэмжээний чиглэл засгийн газар өглөө. Хэлс хэрэгт хэлмэгдэхсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олгор олгох тухай хуулийн төслийг нэн даруй боловсруулан улсын хурлын 2015 оны намрын ээлж чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг ч мөн даалгажээ. Мөн өнөөдөр улс төр хэлмэгдүүлэлт ба цагаатгал нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээлттэй хийлээ. Архивын баримт материалуудыг шүүж гаргасан анхны энэ үзэсгэлэнг цаашдаа олон нийтэд цувралаар үзүүлэх юм байна. Улс төр хэлмэгдүүлэлт ба цагаатгал гэрэл зургийн үзэсгэлэнд хэлс хэрэгт гүтгүүж хэлмэгдсэн хүмүүсийн гэрэл зургаас гадна тэдний эрхэж байсан ажил мэргэжлийн талаар товч мэдээллүүдийг хамтдах өгсөн байлаа. Тухайлбал улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхсдийн насны болон ажил мэргэжлийн судалгааг он оноор нь ангилан гаргажээ. 1940 онд миний ээж одоо сэтгэл бэдрлийн өвчтөд туснаас басын тэр яагаад гэвэл 5 хүүхэдтэй үндсэн гостөрсөн, хөрөнгө хураагдсан, нөхөр нь баригдаж явсан. Ийм учраас одоо бурхан болоод би одоо 5 улаан гэж би 5 үндсэн гостөрсөн. Ингээд тавьснараа цаашдаа одоо Монголын ард түмэн, Монголын төр засаг ийм айхтар юм гаргахгүй төлөөл толгойд нь ухуулах хэрэгтэй байна. Одоо энэ залуучууд мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Одоо урднаар бол ухуулах гэдэг юм байсан. Тэр үед бол өдний яшин эднийг Монголын одоо уламжлалт ёсоор сургаж ясан, тийм ээ. Хэлмэгдэхсдийн гэрэл зургийн үзэсгэлэн 1922-оос 1990 онд хэлбэгдсэн. Мөн цагаатсан хүмүүсийн төлөөлөл болгож 250 орчим хүний гэрэл зураг дэлгэсэн байна. Нэг удаад бүгдийг нь дэлгэж үзүүлэх боломжгүй учраас цаашид төрөлжүүлэн цуврал үзэсгэлэн гаргана гэж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийнхан хэлж байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд хамгийн хүн дээр хамгийн олноор өртсөн сүм хийдийнхнийг онцолсон хэвлэлийн урал өнөөдөр боллоо. Хэвлэлийн баг хурлыг улс төрийн хэлмэгдүүлэлт сүм хийдийн хохирогчдын холбооныхон зарлан хуралдуулсан юм. Тэд хэлмэгдүүлэлтэнд өртсөн ч өнөө хүртэл цагаад өгөө байгаа хүмүүсийн асуудлыг эргэн харах шаардлагатайг сануулж байлаа. Ажлаа хийж яваад нэг л өдөр дуудагдаж хэлмэгдсэн. Малын бэлчээрээсээ машинд ачигдан дахин гэртээ ирээгүй аав ах хүүгээ хүлээж үлдсэн хүмүүсийн ач зээнаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Манай өвөө одоо ээж аав нь болохоор бас тайж хүн байсан. Намаас хөгжижсэн тухайд одоо тайж хэрэгэн зэрэгтэй гэдгээрээ эд хөрөнгөө хураалгаж ирсэн бас. 2 удаа шоронд хоригдчихсэн. Тэгээд шоронд болоод шоронгод одоо хүнд өвчний улмаас гарч ирээд нас урсан. Тэгээд бид нар өнөөдөр цагаатгуулах гээд өвөг эсгийг одоо манай ээж амьд байхдаа өвөөгөө цагаатгуулах гэдэг цагаат боломжгүй байна гэж цагаатгачихгүй байгаа. Иймэрхүү асуудал бол хуулинд зөндөө байгаа 3000 орчим хүн байгаа цагаатгатаагүй бидэн шиг. Нэг хүнийг л хэлмэгдүүлсэн бол түүний эргэн тойрондох айл хурш ах トゥ садна нь бүгдээрээ хэлмэгдлийн хохирогчд болон үлддэг байсан. Ховд аймгийн цэцэг суманд гэхэд 70 гаруй хүн цаазлуулсан нь хүн ам цөөтэй ганцхан сумын хувьд ямар их гарц хохирол байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй гэж нутгийн уйгуул ярьлаа. За манай аймгийн хэмжээнд хамгийн их хэлмэгдсэн сум бол Дарив сум, Зэрэг сум, Цэцэг сум. Миний төрсөн нутгийн одоо Цэцэг сум бол 3 дугаар байранд орж байгаа. За Цэцэг сумаас 74 хүн одоо хэлмэгдэж уг хэргийг одоо үсэн шалгаж цагаатсан байгаа. За энэ ялын дээд хэмжээнд 44 хүн буюу 56.1 хүн ялын дээд хэмжээгээр цаазлуулсан байна. Мөн одоо шоронд зодуураар зодож шоронгийн шархыг даахгүй нас барсан хүмүүс нэг. Хоёр дахь нь шоронд ороод нөгөө зодоод шоронгийнхаа шархыг даахгүй нас барсан маш олон хүн байгаа. Хэлмэгдүүлсэн иргэдэд голдуу 2 төрлийн ял тулгадаг байсан. Тэр нь Японы тагнуул эсвэл ард олонд шашныг буруугаар таниулсан гэсэн ял. Ганцхан жилийн хугацаанд 349 хүнийг зодож тарчлан ял оноодог байсан баримтч бий гэж тэд мэдээлж байна. Тиймээс хэлмэгдэгсний арга гэрийнхний судалгаа мэдээлэлээр үндэслэн цагаатгаагүй үлдсэн хүмүүсийг эргэн харахыг хүслээ. Өнөөдөр олон нийтийн анхааралд байсан нэг үйл явдал бол Монгол Улсын ерөнхий сайд асан Алтан уягийн ахлах зөвлөх байсан ганц бүхэн шүүх хурал байлаа. Үдээс өмнө 11 цагийн орчимд эхэлсэн энэ хурал эхлээд тун удалгүй завсарсан тухай бид өмнө мэдээлсэн байгаа. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээлэлээр шүүх хурал дахин оршиллоо. Шүүх бүрэлдэхүүнээс татгалцсан өмгөөлөгч торгуулахар болсон шинэ мэдээг үйл явдлыг өдрийн турш мэдээлсэн Үүлэн Солонго дахин өргөж байна. Шүүх хуралдаа энэ сарын 15-ны хүртэл дахин хойшлолоо. За шүүх хуралдаанаас шүүгчдэд авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээсэн. За өмгөөлөгч Баасан дорж цэнцүрэн нарын амаар гаргасан мөн өмгөөлөгч Шарав Нимбугийн бичгээр гаргасан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухайга өмгөөлөгчдөд утсаар мэдэгдсэн ч тэд шүүх хуралдаанд ирээгүй гэж дээд шүүхээс хэвлэлийнхэнд мэдээлж байна. Их сурвалжийн мэдээлж байгаагаар шүүхээс шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэсэн үндслэлээр өмгөөлөгч Баасан дорж цэнцүрэн нарт хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 768 мянган төгрөгийн мөнгөн торгуул оногдууллаа. Энэ жил мал сүрэг 60 сая толгой төрлөө. Зуншлаг муудсан өвлжөө хүндрэх төлөвтэй байгаа учраас малчтын орлогыг тэтгэх нэг гарц нь экспорт гэж Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд үзэж байна. Тодорхой хувийг экспортод гаргавал эдийн засгийн өндөрлийг даван туулах бололцоо бүрдэн нөгөө талдаа малчтын амжиргааг дэвшлүүлэх боломжтой. Тиймээс цаг хугацаа алдалгүй экспортын асуудлыг төр яарвчлан зохицуулах ёстой гэж Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн нэр бүхий гишүүд үзэж байна. Мал махны экспортыг дэмжих чиглэл засгийн газар яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг Монгол Ардын намын бүлгийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн нэр бүхий гишүүд энэ чиглэлээр ерөнхий сайдад хандаж шаардлага хөргүүлсэн байна. Нийлүүлэлт нь ихсчихсэн үн буурж байгаа энэ байдал дээр бол экспортыг дэмжих арга хэмжээнүүдийг авах. Мах экспортлдог компаниудын тоог нэмэгдүүлэх. Гэхдээ малын махыг үнгүүдүүлэхээр худалдаж авч гадаа зах зээлд үн хөргөж худалдах, борлуулах боломж нөхцөлийг бий болгох, малын гаралтай түүхийд мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид нөхөрлөл хоршоо аж ахуй нэгжүүдэд зээл татварын таатай орчин бий болгох зэрэг яаралтай арга хэмжээ авахыг шаардсан.
Мал аж ахуйн салбарыг уул уурхайн салбартай харьцуулахад нөхөгддөг гэдгээр онцлог. Мөн жил бүрийн махны экспортоос 800 сая $8 олох боломжтой гишүүд хэлж байна. 2010 онд Монгол улс 24 мянган тонн махыг экспортод гаргаж байсан бол жил дараалан буурсаар 2014 онд 1.8 мянган тонн мах гаргасан байна. Энэ бол засгийн газрын бодлогын алдаатай байдал гэдгийг тэд шүүмжиллээ. 2010 онд 24 мянган тонн мах экспорт хийсэн бол 12 оноос эхлэн 3 мянга, 2 мянга одоо 14-нд бол 1.8 мянган тонн болж буурсан байна. Арга дахин буурсан байна. Энэ бол одоо засгийн газраас явуулж байгаа ажлын бодлогын алдаа. Зохион байгуулалтын муугаас болж яг зүйл бид нар шаардлагыг хүргэж байгаамаа. Өнгөрсөн жилээс эхэлж Монгол Улсын засгийн газар Оросын албаны улстай хилцээ хийсэн. Энэ хилцээгээ яаралтай дуусгаад маха экспортлох шаардлагатай гэдгийг Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд хэлж байна. За өмнө нь Оросын албаны улс руу мах экспортлох зөвшөөрөл авсан 2хан компани байсан бол одоо 7 бүгд найрамдах Хятад ард улс руу 6 үйлдвэр мах экспортлох зөвшөөрлийг авсан байна. Энэ жил хичнээн тонн махыг аль зах зээл рүү түлхүү экспортлох нь өнөөдөр малчтын анхаарал татсан сэдв болоод байгаа. Яг энэ сэдвээр Монголын махны холбооны тэргүүн Улсын их хурлын гишүүн Батцогтой манай сэтгүүлч Эрдэнэ Чимэг ярилцлаа. Одоо энэ ярилцлагыг хүлээн авч үзнэ. Тэгэхээр өмнөд хөрс гэдэг бол тэр бум гаруй хүнтэй том зах зээл. Энэ зах зээлийг нэр үнэхээр ашиглах тийм боломж гарсан өнөөдөр манайд байна уу? За Монгол Улсын засгийн газар их хурлын төвшөнд бол бид нар бол олон ажлыг хөдөлж хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн хаврын чуулганы завсарлага эхлэмэгц одоо Улсын их хурлын дараа холбогдох одоо албаны хүмүүсийг бүгдийг дуудаж үүрэг өгсөн байж байгаа. За энэ жил бол уншлага одоо тиймэрхүү бай. За өвөл бас хатуу өвөл болохыг байгих газаргүй мал одоо маш ихээр өссөн учраас энэ махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр бол онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэдэг. За бид бол Монгол Хятадын махны холбоотой холбогдохтойгоо ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр өмнөд зах зээлийн хувьд сонирхож байгаа хонь ямааны мах сонирхож байгаа. Тэгэхээр энэ бол манайд нэлээд давуу тал байх гэж орж байна л да. Хойд зах зээл бол голдуу одоо өхөр адууны мах бол сонирхдаг байна шүү дээ. Хонь ямаага борлуулах сайхан бололцоо бол одоо нээгдэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бол одоо махны зах зээл тэр дундаа экспортын асуудал суур бодлого хэрэгтэй гэж олон хүн хэлж байгаа. Яг энэ суур бодлогын хувьд та бүхэн яаж авч байгаа вэ? Суурьер нь том харсан бодлого гаргах гэж ингэж орж байна. Улсын их хурл дээр бол надаар ахлуулсан энэ махны талын бодлого боловсруулах, махны экспортын нэмэгдүүлэх чиглэл дээр бол ажлын хэсэг Улсын их хурлын даргын захирамжаар байгууллагад ингэж ажиллаж байгаа. За бид бол хөдөө аж ахуй яам холбогдох бусад одоо засгийн газрын байгууллагуудтайгаа хамтраад энэ нь бол нэлээд урт хугацааны суурьер нь харсан тийм бодлогыг оруулах гэдэг ингэж зорж байгаа. Өнөөдөр хүртэл одоо махны үйлдвэрүүд бор зүрхээрээ л ажиллаж ирлээ. Энэ дээр засгийн газар ямар дэмжлэг байдгийг ер нь бид нар бие бинийгээ одоо бас нэг уялдаатай энэ зах зээл рүү гадаа зах зээл рүү хүч төрж орох хэвээр ийм цаг нь иржээ гэж одоо өнөөдөр олон харж байна л да. Энэ дээр таны одоо байр суурь. Энэ жилийн тухайд энэ мал мах бэлтгэх тал дээр бол засгийн газраас зохих дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай гэдэг хүсэлтийг бол Монголын мах үйлдвэрлэгчдийн засгийн газар тавьсан байгаа. Энэний дагуу бол нэгдүгээр дотоодын нөөцөө хангалттай хэмжээнд бэлдээ. За энэ дээр бол нэг 80 орчим тэрбум төгрөгийг гаргая. За экспортод мах гаргах чиглэл дээр бол бас эргэлтийн өрөнд тутагч байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр бол 100 тэрбум төгрөгийг гаргая гэдэг ийм шийдвэрийг бол засгийн газар гаргачихсан. Тэгээ энэ хүрээндээ бол ажиллаж байна. Хятадын талаас бол одоо тухайлбал ямар бодлогоор энэ махны зах зээлд хамтран тоглогч бай гэдэг ийм одоо асуудлыг тавьж байна. Тэгээд одоо мах корпорац гэж байгуулсан. Энэ одоо ямар утгатай вэ? За Хятадын талд ямар асуудал ирдэг вэ гэхээр танад бол махны чиглэлээр ажилладаг олон компани үйлдвэрүүд бий. Тэгээ энэ бүгдээс чинь бид авч чадахгүй. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол маш чухал асуудал. Тийм учраас бид бол нэг цонхны бодлого барина. Нэг л зохион байгуулалтаа нэг л одоо юмар одоо бид авнаа гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ энэ дагуу засгийн газар хуралдаад Монголын мах корпорац гэдэг ийм одоо төрөмжтэй аж ахуйн тооцоод одоо улсын үйлдвэрийн газрыг байгуулсан. За энэ үйлдвэр маань одоо хөлн Монголын махны хувийн үйлдвэрүүд байх юм. Өөрөөр хэлбэл энэ бодлогын хэмжээнд энэ корпорац ажиллана. Энэ корпорацд бол ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй. Энэ корпорац бол гадагшаа тэр гэрээ хэлцэл хийх, үн ханшаа тохирох, энэ компаниудын одоо гадаад харилцааг сайжруулах, зуучлж өгөх үүргийг бол гүйцэтгэхээр ийм одоо холбох ийм ажлыг хийж байгаа. Зорилт бол одоо 100 мянган тонн махыг экспортлох ийм бодолтой байна. Гэтэ 100 мянга гэдэг бол том тоо. Энд бол маш их хэмжээний хөрөнгө, маш их хэмжээний зохион байгуулалтууд шаардлагдан. Энэ цаашдаа бол Монгол улс бол энэ насар өргөө нутаг, энэ одоо эрүүл сайхан хөрс ус
энэ бүх юмаг төвшглээд ер нь хөтөөж ахуйн чиглэлийн орн болж энэ хоёр том хөршөө цаашлуул одоо гурвдч одоо улс руу ч гэсэн махыг экспортлох ийм одоо бааз суурийн эхлэлийг одоо бид тавихаар ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр цагийн үед орой зочны ярилцлагаараа махны экспортын асуудлыг хөндлөө Улсын хурлын гишүүн махны холбооны тэргүүн Батцогт байлаа. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр манай сурвалжлах хэсгийн хилийн чандаас бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг бүгд найрамдах хятад улсын даалын хотноо олж байгаа зуны Давосын чуулга уулзалтанд оролцож байна. Энэ үеэр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч гүйцэтгэх захирал Klaus Schwabтай ажил хэргийн уулзалт хийсэн байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгуулга нь Монгол улстай нэгт харилцаа хамтын ажиллагаатай байдаг. За Монгол улс эдийн засгийн хөгжлийн гарцыг судлах, эдийн засгийн хөгжлийн тодорхой загварууд боловсруулахад Давосын чуулган чухал үүрэгтэй байж ирсэн гэдгийг ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд онцолжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч гүйцэтгэх захирал Klaus Schwab Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдалд анхаарч ач холбогдол өгч байгаагаа хэллээ. Зуны Давосын чуулга уулзалтад Монгол улс өндөр ач холбогдол өгч ерөнхий сайдын хэмжээнд оролцож байгаад мөн талархлаа илэрхийлсэн байна. Далиан хотноо ажлын ажлал хийж Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэгт бүгд найрамдах энэтхэг улсын Хиндужа группийн Европын бүсийн захирал Пракаш Хиндужа баргалсан байна. За Хиндужа групп нь банк, санхүү, тээвэр газрын тус эрчим хүч, техник, технологи, хэвлэл мэдээлэлгээд олон салбарт байр суурь олсон дэлхийд нөлөө бүхий байгууллага. За автомашин үйлдвэрлэлээрээ улстай 2-дугаарт, автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд 4-дугаарт бичигдэх томоохон үйлдвэрлэгч юм байна. Хоёр талын яриа амжилттай болсныг албаныхан онцолж байна. Зуны Давосын чуулга уулзалт 2007 оноос хойш бүгд найрамдах хятад ард улсын Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн. За энэ удаагийн чуулга уулзалтад 90 гаруй орны засгийн газар бизнес судалгаа шинжилгээ болоод хэвлэл мэдээллийн албаны 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Шинжлэх ухаан мэдээллийн технологийн хөгжил түүнээс эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлж байгаа нөлөөлөл за дэлхийн эдийн засгийн байдал болоод байгалийн нөөцийн хомсдол хятадын эдийн засгийн тэлэлт зэрэг чиглэлээр 160 орчим салбар хуралдаан энэ үеэр явагдаж байгаа юм. Байгалийн хадлан бэлтгэх ажил Дорнод аймагт эхлээд 20 гаруй хонж байна. Энэ зун зуншлаг муутай байсан 4 аймгийн хадламжид Дорнод аймагт хадлан хадгаар гэрээ байгуулан хадлангаа хадаж байгаа юм а. Энэ жил Дорнод аймагт 14 сумын 1 сая 300 мянга орчим толгой мал үйлчлэгээр байгаа юм. За Монгол Улсын засгийн газрын 2015 оны хөд аж ахуйн салбарын өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсны дагуу иргэн аж ахуй нэгж төлөвлөгөөт хадлангийнхаа 30 гаруй хувийг базаагаад байна. Хадлан тижэл бэлтгэхээр 600 орчим хүн ажиллаж байгаа юм. Хадлангийн ажил жигдэрч байгаа хэдий ч бороо орох чийг унах зэрэгээс хадлан хадах ажилд зарим талаараа хүндрэл учирч байгааг хадланчид ярьж байна. Бороо ер нь их нэлээх орж шүнжлэх бороо ихтэй. Өвс харлах нь харлж байна. Утас өвс харлаад байна. Малчдынхаа бэлчээрийг хамгаалаад одоо манай энэ багийнхан бол малчдын бэлчээрт хүрээгүй бүр тэрэ гадна талаар нь сумын баруун хойтлын хил газраар одоо хадаж сэргэлэн баян төмний зааг нутаг цагаава баян төмний зааг нутгаар хадаж байгаа юм. Энэ жилийн тухайд зуншлаг муу байсан аймагуудаас засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн нутагт хадлан бэлтгэж байна. Одоогоор Дорнод аймагт Улаанбаатар хот, Төв аймаг, Дархан уул аймагуудаас 12 хадлангийн салаа 23 мянган га талбайд гэрээ хийж 6 сумын нутгаас хадлан бэлтгэжээ. За аймаг орон нутгийн зүгээс эдгээр хадламжтай гэрээ байгуулж хадлан хадах газрын хэмжээг хуваарлан өгч байна. Орон нутгата хадлан бэлтгэхэд хүндрэлтэй хадлангийн ургац байхгүй ургаагүй учраас Дорнод аймгийн сэргэлэн сумд Төв аймгийн Батцмөрөөс ирж хадлан бэлтгэж өнөөдрийн байдлаар нэг 100 га газраас нэг 6000 орчим боолог ус бэлтгэсэн ийм дүнтэй ажиллаж байна. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн хадлангийн гарц дунджаар 1 гад 7 центнер орчим байна. Замун өвсний шивээ толгойлж амжаагүй борог өвс багта нарийн өвс голцоо байгааг гадна дотны хадланчид хэлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн ухамсар дээшилж аюулгүй хүнсээ бүслэх, бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд ганцаарнг оролцуулахгүй байх зэрэгээр хуулиа биелүүлж байгаа гэдгийг Орхон аймгийн замын цагдаагийн дасгийнхаа хэлж байна. Хууль хэрэгжүүлэх хүрээнд Тус аймгийн замын цагдаагийн дасаг үйл ажиллагаанд бэлэн бусаар торгох журам нэвтрүүлэх, замын тэмдэг тэмдэглэгийг шинжилэн сайжруулах ажлыг хийж байгаа юм байна.
За замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооч явган зорчигчийн эрх үүргийг нэг бүрчлэн зааж хэрвээ хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг заалтыг тодорхой оруулж өгсөн. За үүний зэрэгцээ бас хариуцлагын арга хэмжээг нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлогтой юм а. Замын хөдөлгөөний дүрмийн шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Орхон аймагт гарсан хэргийн дийлэнхийг цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлсэн байна. За тухайлбал 7 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолооч байсан. За үүнээс 17 жолоочийн эрхийг хасаж 6 сая 500 мянган төгрөгийн торгуул ногдуулжээ. Харин жолооч явган зорчигчдын дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцох явдал дээшилсэн нь өдөр тутмын хяналт шалгалтын явцад ажиглагдаж байна. За тухайлбал аюулгүй бүсээ зүүх хэрэглээ эрс дээшилжээ. Шинжилсэн хууль батлагдж эхлэхээс өмнө бол өдөр цогтуугаар тээврийн жолоочийн тохиолдолд өдөрт дунджаар Орхон аймгийн хэмжээнд 7-8 дунджаа штэ. Тэгж гардаг бас. Одоогоор бол 9.1-ээс хойш өдөрт дунджаар 3-4 л байна да. За түүнчлэн аймгийн замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулахаар гарын авлага тарааж эхэлжээ. Энэ бол нэг мянган ширхэг хэвлэгдэнэ. За дээрээс нь дахиад ийм жижиг бас хэлбэр боршуур гаргах гэж байгаа. Энэ бол 10 мянган ширхэг хэвлүүлнэ. За ингээд жолооч нартай бол хангалттай тараагдана гэж үзэж байгаа. Шинжилсэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн замын цагдаагийн тасаг үйл ажиллагаанд бэлэн бусаар торгуул ногдуулах журам нэвтрүүлж байна. За Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 ширхэг бэлэн бусаар торгох төхөөрөмж авахд 40 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өгчээ. За энэ журмыг 9-р сард багтааж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. За түүнчлэн шинээр батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмтэй холбогдуулаад босоо болон хэвтээ тэмдэглэгийг шинчилж нэмж хийхэд нийтдээ 87 сая төгрөг зарцуулах юм байна. За үүнээс 18 мянган метр хэвтээ тэмдэглэгээ буюу гарт цагаан зураас хийн, харин 240 ширхэг босоо тэмдэглэгийг шинээр хийж байгаа юм а. За хуучин тэмдгүүдийг захын хорооллуудад байрлуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр Чингисийн талбайд Ховд аймгийн урлаг соёлын өдрөлөг нээлттэй хэлээ. Энэ сарын 14-ний дуустал 5 хоног олон ясны үлгийн нутаг гэгддэг Ховд аймаг урлаг соёлын биет болон биет бус өвөө нийслэлд сурталчлах юм байна. Ховд аймаг нь 17 сум 91 багтай хүн ам нь 78 мянгад хүрсэн 20 мянган өрхтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 91 тэрбум. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1100 ам.долларт хүрсэн. Аймгийн эдийн засгийн голлох салбар хөдөө аж ахуй газар тариалан юм. Монгол улсын хөгжлийн баруун үе таалга болох хөгжлийн гарцаа нийслэлд хилцэж 17 сумын овг ясны зан заншил гар урлал орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлгэх юм а. За энэ талбай дээр Ховд аймгийн 17 сумын 10 гаруй одоо овг угсаатнууд өөрсдийнхээ эд хөлгийн зүйл урлаг соёлтойгоо гэр өргөөтэйгоо эдээ будаатайгаа ирж одоо ховдчууд төдийгүй нийслэл Улаанбаатар утсууч амьдран байгаа ховчууд төдийгүй Монголынхаа нийт ард түмэнд Ховд аймгаа өөрсдийнхөө онцлогийг сурталчилахаар хурж ирээд арга хэмжээ эхэлж байна. Одоо бүх ястангууд үндэстнүүдийн бие биелгээ хөөмийн уртын дуу уран нугаралд бүх төр ЮНЕСКОд одоо бүртгэгдсэнээс ахуулаад ард түмний дунд одоо өвлөгн байж байгаа, уламжлагдсан байж байгаа ардын язгуурлын бүгд ирсэн. Өргөн хэмжээтэй. Урлагийн уран сайханч ирсэн бай, урлагийн хаж. Энд одоо нийтдээ бол сумуудаас бол 300 гаруй хүмүүс ирсэн байна. Язгуурын өвөрмөц урлагаан биедээ шингээсэн, биедээ хадгалсан, тэнийг эзэмшиж чадсан тийм ард түмэн байдаг. Өнөөдөр манай нийслэлчүүд баруун Монголын тэр олон ясны урлаг соёл үзмөрүүдээр танилцсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ховд аймгийн 17 сумын үндэстэн ясны зан заншил тэдний ахуй хэрэглэл өвөрмөц. Тухайлбал Алтай сумын Загчин гэрийн хийц энэ сумынхны гар бүтээл энэ өдөр яа харахгүй нийслэлийн анхаарал татаж байсан юм а. Загчин одоо өв соёлыг бол яг бүрэн нутгаар нь бол энэ гэрээр одоо бид нар өв соёлыг бол олон нийтэд таниулж чадна. Нэгд нь хоёрт бол одоо Алтай сумандтай суманд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг сумын брэндийг бол танилцуулж чадна. За Читрган брэнд байна, Зүгийн балт брэнд байна. За эсгийн урлал байна те. Маш олон брэндүүдийг бол танилцуулж одоо Улаанбаатарынхаа иргэдэд бол хүртээж байгаа. Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд өнөөрөө өндөр алтайн аялгуут дуул Чингисийн талбайд болж байна. За маргааш Ховд аймаг Монгол улсын хөгжлийн баруун үе таалга хилцүүлгийг төрийн ордон зохион байгуулна. Мөн төрийн шагналд ардын жүжигчин Чулууны нэрэмжит Ховд аймгийн хөгжим драмын театрын бүтээл Галдан боших туйлсын дуулалт жүжиг нийслэлийнхэн төрөх гэж байна.
Өнөөдөр мөн Чингисийн талбайд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ боллоо. Хууль зүйн яамны харийн агентлагууд иргэдэд эргэцэн тусалцаа үзүүлсэн байна. Мөн бүртгэл архивын байгууллагууд шаардлагатай бичиг баримтын зөрчлийг нь арилгажээ. Нэгдсэн арга хэмжээнд цагдаа, хил хамгаалах газар, тахар, архив, улсын бүртгэлийн ерхий газар зэрэг 17 байгууллага оролцсон байна. Эдгээр байгууллагууд иргэдэд хуулийн үйлчлэгээ үзүүлж үйл ажиллагаагаа сурталчилжээ. Хууль амьдралд хэрэгжихгүй байх гэж шүүмжилдэг. Тэгвэл амьдралд ойртуулах нэг гарц нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх. Хууль хүчний байгууллагаас ямар мэдээлэл хэрхэн авч болох, өөрсдийнх нь амьдралд тохиолдсон аливаа асуудлыг хуульд нийцүүлэн шийдүүлж болох вэ гэд олон асуултад хариу өгөх зорилгыг хууль сурчлах арга хэмжээ агуулсан байна. Өнөөдрийн өдрөлгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн элтэс хамтран зохион байгууллаа. Хуулийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг одоо зохион байгуулж байна. Мөн дээр нь олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа, хөршийн хамгаалалт хөтөлбөрийн хүрээ одоо хэрэгжилтийг иргэдэд танилцуулах, олон нийтийн цагдаагийн ажилтан урамшуулт эргүүл, оюутан эргүүлээд үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, тэдний үйл ажиллагааг сурчлах ажлыг зохион байгуулж байна. За өнөөдөр Чингисийн талбайд цахим үнэлгээ гээгдүүлсэн иргэд бичиг баримтаа бүрдүүлсэн 2 өдрийн дотор авах боломжтой байлаа. Ажлын 5-аас 7 хоногт хэвлэгдэн гардаг иргэний өмнөх өдрөлгийн үеэр 1-2 өдөрт багтаан иргэдэд хүрэх юм а. Иргэдийн зүгээс бол хайж өргөдүүлсэн иргэний цахим үнэлгээ болоод захиалалтаа ямар нэгэн бичиг баримт шаардлагагүй зөвхөн өөрийн биеэр ирээд одоо бидний зүгээс төс машин байршуулсан байгаа. Төс машин турууны хаягийг уншуулад за үйлчлэгээний урамж 23800 төгрөг карта уншуулад ингэ төлөх боломжтой байгаа. За маргааш Чингэлтэй эрх даваа гарагт таан уул дүүрэгт яг ийм өдрөлөг болно. Хууль зүйн яамны харьяа байгууллагууд нь оролцсон, иргэд цахим үнэлэх, гадаад пассвортаа захиалсан тохиолдолд өдөртөө олгогдох юм байна. Мөн архивын ерөнхий газраас лавлгаа шаардлагатай бичиг баримтыг шуурхай гаргаж өгнө гэдгийг хэлж байна. Мөн иргэний харьяал шилжилт хөдөлгөөний газраас мэдээлэл заавар зөвлөгөө өгөх юм байна. За архивын газрын мэдээлэл сангаас хүн амын тооллогын материалуудаас газар дээрээс давхар мэдээлэл болж байна. За мөн нийслэл архивын газраас онлайн хэлбэрээр иргэдэд газар дээрээс давхар мэдээлэл олгож байгаа. За иргэдэд орон сууцны давлгаа, ажилласан жилийн давлгаа, за тэгээд хүн амын тооллогын материалаас төлхөө давлгаа үйлчлэлийг эргүүлж байна. Виз, бүртгэл, оршин суугч зөвшөөрөл, одоо шалганы чиглэлээр, иргэний харьяаллын чиглэлээр бүх одоо иргэдэд үзүүлдэг үйлчлэгээнүүдийнхээ материалыг хүлээж аваад зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энгийн үед харьцаас туудад энэ өдрөлөгт оролцож үйлчлэл авч байгаа иргэдүүд ямар давуу тал байх вэ? За одоо урд нь манай байгууллага дээр очиод материалаа өгөөд эргээд авдаг байсан бол одоо энд ирээд материалаа өгөөд одоо дараагийн газар манайх материалыг аваад ирсэн, шийдвэрлсэн материал аваад ирсэн иргэдийг одоо олон дахин явуулахгүй ийм төрийн үйлчлэгээр илүү шуурхай ойртуулсан маягаар үйлчилж байна. За энэхүү хууль тогтоом сурчлах өдрүүдийг дүүргүүр зохион байгуулж байна. Энэ 7 хоногт Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, эх 7 хоногт хан уул дүүрэгт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Ихтэй сургуулиуд иргэдээс судалгааны 12 лабораторитой боллоо. Ингэснээр багш оюутнууд олон улсад өрсөлдөх шинэ бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэж байна. Энэ бол Монгол Улсын их сургуульд байгаа компьютер график мультимедиагийн судалгааны лаборатори багш оюутнууд энд соёлын үнэт өвүүдийг виртуал буюу зохиомол орчинд бий болгохоор ажиллаж байна. Энэ болохоор жижиг хэмжээний 3D лазер сканер гэж байна. Тэгээд энэ лазер сканер маань болохоор бидний энэ дээр байрлуулсан биетийг манай компьютерт цэгэн үйл хэлбэрээр аваачаад биднэрт ажиллах датаг мань бэлдэж өгдөг байгаа. Бид нар болохоор соёлын хосгүй өвөд гэсэн тэрнээсээ сканер дах эрхийг аваад тэрнээсээ анханасаа хамгийн анхны цагаан дарихыг сканердж аваад тэгээд тэрнийхээ юун дээр өгөгдлүүд дээр ажиллаж байгаа. Одоо ийм үнэтэй бүтээлүүдийг чинь нөгөө музейгээс нь гаргаад хөдөө орон нутгаар бол авчиад үзүүлэх боломжгүй. Хөдөө орон нутгаас хүн бүхэн хурж ирээд энийг үзчих бас боломжгүй. Тийм болохоор энийг бол тэр хөдөө орон нутгийн ч юм уу энэ ирэх боломжтой улсууд бол үзүүлэх ганц боломж энэ байгаа байхгүй. Энийг үзэхээр чи хүүхдүүд яг үгээр нэг технологийн гайхамшиг үзэж байна. Энд байсан ямиг виртуалаар ингээ 3D-гээр хараад тэгээ харсан юм одоо чинь энэ дотор байгаа юм чи ингээд биш та гараараа ингээд хөдлөхөд энэ доторх модель чи ингээд өөрөө эргэлдээд одоо гараа ингээд ингээд урагшаа томорж ирээд нэг бол цаашаа яваад идэг тийм байдлаар гэж. Тийм сан үүсгэхээр л одоо бид нар ажиллаж байна л да. Яг ийм бүтээлчээр ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн 10 лаборатори Монгол Улсын их сургуульд бий. Үүнийг нь генийн инженерчлэлийн лаборатори, багш судлаач оюутнууд энд эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүн гаргаж авахар ажиллаж байна. Гепатит С вирус бол хавдартай улсуудад хэрэгэлдэг маш өндөр үнэтэй юм байдаг штэ. Энэ нэмийг бол бид нэр биотехнологийн генийн инженерчлэлийн аргаар бол гаргаж аваад одоо ингээд цаашдаа бол яг энэ бүтээгдэхүүн болох энэ шатан дээрээ бол
бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн одоо судалгааны лабораториос үйлдвэрлэлийн цэг рүү ингэж орж байгаа транзитийн шатн дээр бол явагдаж байгаа. Дээд боловсролын чанарын шинжилгээний хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй 2.2 тэрбум төгрөгийн зээлээр инновацийн 12 лабораторийг байгуулсан. Одоогоор Монгол Улсын их сургууль шинжилгээ ухааны технологийн их сургуульд байрлаж байгаач бусад сургуулийн оюутан багш нарч ашиглаж болох юм байна. Энэ нь сургууль зөвхөн онол заадаг бас бүтээлчээр ажиллаж олон улсад өрсөлдөх бүтээл үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. За шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр л гэхэд биомеханикийн судалгааны лаборатори байгуулагдсан байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны яам энэ жилдээ багтаж дахиад 11 лаборатори байгуулахаар төлөвлөжээ. Манай улс аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах хамгийн анхны томоохон үзэсгэлэн зохион байгуулснаас хойш өдгөө 40 жил өнгөрчээ. Улаанбаатар түншлэл үзэсгэлэн жил бүр зохион байгуулдаг болсноор дотоодын үйлдвэрүүдийн харилцаа холбоот хэлж тэдний зах зээлд оруулах хувь хэмжээ өсөж байгааг компаниудын төлөөлөл хэлж байлаа. Хамгийн анхны үзэсгэлэн яармагт оролцож байсан цөөхөн компаниудын нэг нь Махимпкс. 1946 онд боловсон мах комбинат нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан тус компани Улаанбаатар түншлэлд үзэсгэлэнд оролцсноор шинэ бүтээгдэхүүний олон нийтэд танилцуулах, гадаадын түншүүдтэй харилцаа тогтоох, техник технологиор шинжилгээг хийх зэрэг олон боломж нэгдсэнийг онцолж байна. Махимпкс улсад компани тоног төхөөрөмжийн хувьд гэх юм бол инновацийн үйл ажиллагаа ерөнхийдөө дуусаад дэлхийн тоног төхөөрөмж, Европын холбооны Герман, Австри зэрэг улсуудын шилдэг тоног төхөөрөмжүүдийг суйрлуулад ерөнхийдөө дууссан. Одоо үйл ажиллагаа сайжруулахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлт талаа илүү анхаарч за энэхүү үйл ажиллагаа явуулна. Тэгээд энэ удаагийн үзэсгэлэнээр бол тэрнтэй холбоотойгоор шинэ 6 төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулаад тус үзэсгэлэнд оролцож байна. Өнөөдөр нээлттэй хэлсэн Улаанбаатар түншлэл 2015 үзэсгэлэнд манай улсаас гадна Польш, Унгар, бүгд найрамд гарчсан Солонгос ард улс, Тайван зэрэг орны 100 орчим аж ахуй нэгж компаниуд оролцож бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Үзэсгэлэн яармаг энэ сарын 14-ний дуустал Мишель Экспод болно. Монголын кино урлагийн нэгэн тод төлөөлөл найруулагч Балжиням таалал төгслөө. Монголын кино урлагт автагддагшгүй олон уран бүтээлтэй ухаан авьяасаар шигтгэн үлдээсэн түүнийг үзэгчид болон уран бүтээлийн хамтрагчид нь хүндэтгэн дурсаж байна. Монгол улсын төрийн шагналд урлагийн авьяас төлтөн нэрт кино найруулагч Бэгзин Балжиням Монголын 3 цагийн түүхийг уран бүтээлээр мөнхлөн та бидэнд үлдээсэн нэрт уран бүтээлч байлаа. Монголын эзэнт гүрний түүхийг өнгө гэрэл үйл явдлаар гүн нойрноос сэрээсэн манд хайцсан хатан мөнх тэнгэрийн хүчин дор уран сайхны кинон түүхэн бүтээлүүд болон хойч үед үлдэж байна. Тэрээр тань руу нүүж явна. Би чамд хайртай зэрэг уран сайхны киноны найруулагчаар ажиллаж моторын дуу, гарын таван хуруу, говийн зэрэглээ кинонд ерөнхий зураглаачаар ажиллаж байсан юм. Түүний бүтээл хөдөлмөр авьяасыг өндрөөр үнэлж төрийн шагнал урлагийн авьяас зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг Монголын төр олгож байсан юм. Бэгзин Балжиням Москва хотын бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг 1969 төгсөж Монгол кино үйлдвэрт оператор, ерөнхий найруулагч 1990 оноос соёлын яамны сайдаар ажиллаж байлаа. Төрийн шагналд кино найруулагч Балжиням он цагийг зурглан буулгаж урлан бүтээсэн эрэл гэгэрлийн эрэлчин байлаа. Он цагч нөхөж үлж чадах түүний орон зай Монголын урлагийн их найрал хөгжмийн нэгэн уянгалаг эг шиг байсан юм. Сайн амгалан болтугай. Өнөөдөр их орон дөрвөлсөн үйл явдлын мэдээлэлс сүргэлээ үргэлжлүүлэн олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаа мэдээлэлс таймлаг өргөе. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян Далиан бомб хотноо болж байгаа зуны Давосын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Хятадын эдийн засагт итгэл хүлээлгэх нь зүйтэйг онцолсон байна. Хятадын эдийн засгийн өсөлт суларсан ч ерөнхий суурь үзүүлэлт сайн байгаа. Хятад улс эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх замаар тогтвортой өсөлтийг бий болгоно гэдгийг мэдэгджээ. Хятад улс эдийн засагтаа зарим нэг хүндрэлийг харж байна. Тухайлбал импорт экспортын ерөнхий үзүүлэлт бууралттай байна гэдгээ Ли Кэцян хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Хятадын засгийн газар эдийн засгийнхаа өндөр өсөлтийг цаашид хадгалах боломжтой гэдгийг
зуны Давосын хүрээнд олон улсад мэдэгдлээ. За тэрээр саяхан хөрөнгийн зах зээлд нь хувьцааны ханш унснаас үүдэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тухайлбал юаны ханшийг хүчээр унгасан нь эрсдлийг бусад зах зээлд халдаахгүй тулд хэрэгжүүлсэн алхам гэж хэлж байна. Мөн Хятадын засгийн газар цаашид Америк доллар болон бусад валютын эсрэг юаны ханшийг сулруулах бодлого байгаагаа Хятадын ерөнхий сайд онцоллоо. За зах зээлийн томоохон тоглогчид Ли Кэцяны эдийн засгийнхаа талаар хэлсэн энэхүү үгийг Хятадын засгийн газар юаны ханшийг бууруулахаа зогсоох, валютын ханшийг тогтворжуулах зорилготой байгааг илэрхийлсэн гэж дүгнэцгээж байна. Йорданыхаа 2 дугаар Абдулла Аль Хусейни бүгд найрамдах Хятад ард улсад хийж байгаа ажлын алчилын хүрээнд Хятад Йорданы төрийн тэргүүнаар хоёр улс стратегийн түншлэлийн төвшөнд харилцаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Хамтарсан мэдэгдлэр Хятад Йордан олон улсын болон бүс нутгийн аливаа асуудал дээр харилцан ойлголцох, хоёр талын ихтгэл үнэмшлийг бэхжүүлэхийн тулд байнгын зөвлөлт уулзалт хийх юм а. Мөн хоёр тал Хятадын санаачилсан нэг бүс нэг зам төслийн хүрээнд хамтын ажиллагаагаа тэлэх, ашиг сонирхол нь хөндөгдсөн асуудал дээр бие биенээ дэмждэг байхаар тогтож байна. Үүний зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хууль эрх зүй, соёл боловсрол, батлан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо. Цаашид Хятадын компаниуд Йорданд хөрөнгө оруулалт хийх, импортоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг Си Цзиньпин дарга тэмдэглэсэн байна. За Йорданы хувьд салан тусгаарлах байдалтай тэмцэх, дэлхийн их тайвныг сахин хамгаалахад Хятад улстай хамтрах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Орсын албаны улс Герман, Франц, Украин ерөнхийлөгчид утсаар ярьж Нормандын дөрвөлийн гадаад яамны сайд нарын уулзалтыг тавуулсан байна. Энэ сарын 12-нд Берлин хотноо гадаад яамны сайд нарын уулзалт, харин эх сарын ихээр Парис хотноо дээд түвшний уулзалт хийхээр тохирчээ. Орсын албаны улс Герман, Франц, Украины төрийн тэргүүнаар утсаар ярих явцдаа Донбасс гал зогсоох тохиролцоо үндсэндээ мөрдөгдөж байна гэж үзжээ. Мөн удирдагчид ойрын үед фронтын шугамнаас танк 100 мм-ийн калибертай их буу, 120 мм-ийн миномет зэргийг шинжээчдийн хараа хяналт дор эргүүлэн татах тухай баримт бичиг боловсруулж гарын үсэг зурх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэжээ. Орсын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Киев болон Донбассын хооронд нэгэн яралтай холбоо тогтоож харилцан ярилцах хэрэгтэй гэдэгт удирдагчдын анхаарлыг хандуулсан байна. Кремлийн хэвлэлийн албаны уламжилж байгаагаар юуны өмнө Минскийн тохиролцооны зарим нэг улс төрийн заалтуудыг хэрэгжүүлэх үйл хэрэгт тухайлбал энэ тэргуунд Украинд үндсэн хуулийн шинжилэл хийх, Донбассын бүс нутагт онцгой статус олгох, хууль тогтоомжийг хэлэлцэж батлах, орон нутгийн сонгуул явуулах боломж олгох, өршөөл үзүүлэх хууль батлах зэрэгт онцгой анхаарал хандуулсан байна. Гэтэл Киевийн эрх баригчид Донбасс болон Луганскад Киевтэй тохиролцолгүй орон нутгийн сонгуул явуулах нь илт Минскийн тохиролцоог зөрчиж байгаа үйл хэрэг бөгөөд хямралыг улс төр эв зүгээр зохицуулах цаашдын үйл явцад занл хийлсэн алхам болно гэдгийг хэлж байна. Европын комиссийн ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Европын албаны гишүүн орнуудыг дахин 160 мянга гаруй цагаач дөрвөсдгийг квотор авах саналыг гаргаж байна. Тэрээр Европарламентд хэлсэн үгэндээ дөрвөсдийн энэ хямрал Европын холбоонд тулгарч байгаа хамгийн том сорилт боллоо. Тиймээс энэ хямралыг бодиттой шийдвэртэй алхам хийж шийдэх цаг нь болсон гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Түүнчлэн Грек, Итали, Унгар зэрэг улс орнууд цаашид цагаачлалын хямралтай дангаараа тэмцэхгүй Европын холбооны гишүүн улс орнууд ачааллыг хамтдаа үүрнэ гэдгийг анхаарууллаа. Европын холбоо өнгөрсөн 5 дугаар сард Итали Грекэд очсон Сирийн голдуу 40 гаруй мянган цагаач дөрвөгчийг хүлээж авахар шийдвэрлэсэн. Энэ удаад Европын зөвлөлийг оруулж байгаа саналаар бол Европын холбооны бүх улс орны эдийн засгийн хүчин чадал хүн амын тооноос хамаарч улс бүрт квот тогтоох зарчмаар дөрвөгчдийг албадан хуваарлах гэж байна. За Жан-Клод Юнкер Европын холбооны дотоод хэргийн сайд нарын эх 7 хоногт болох уулзалтаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулж байна. Мөн Европын холбооны улс орнууд дөрвөгчдийг тухайн утсан улс орондоо цагаачлах эрхээ хүлээх зураа, за тэднийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг тэднээс хүсэж байна. Зүүн Европын орнууд ялангуяа Польш, Чех, Унгар зэрэг улс орнууд эдийн засгийн байдалтай үндэслээд дөрвөгчдийг албадан хуваарлах квотыг эсэргүүцэж байна. Унгарын эрх баригчид хил дээр үр гүйцэтгэж байгаа цагдаагийн эргүүлийн хүчийг зузаатгахын тулд тийш нь цэрэг илгээхээр төлөвлөж байгаа нь эндээс харагдаж байна. Сүүлийн 3 өдөр дараалан хэдэн зуун дөрвөгчид цагдаа нарын хаалтыг сэт татан улс орны гүн рүү явганаар зүтгэж байна.
Унгар улс хил даван орж ирэх цагаач дөрвөгчдийн урсгалыг зогсоох зорилгоор Сербтэй залгаа хилийн дагуу торон хашаа босгож байгаа. Мэдээч хэрэг Унгарын эрх баригчдын энэ алхам Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөгчдийн конвенцийг зөрчиж байгаа ч гэлээ ийм арга хэрэглэхээс өөр аргагүй гэж ерөнхий сайд Виктор Орбан сая мэдгдсэн. Зарим нэг мэдээгээр Унгарын парламент энэ сарын сүүлээр хилийн хамгаалалтыг чангатгахад чиглэсэн шинэ арга хэмжээг хэлэлцэж батлах бололтой байна. За зэвсэгт мөргөлдөөн болж байгаа ойрогт орнын улс орноос дөрвөгчд Унгараар дамжин Герман, Австри, Франц, Их Британи гэх арай өндөр хөгжилтэй улс орнууд руу зугтаж байна. Эх 7 хоногийн сүүл гэхэд Унгарт нэмж 40 мянган дөрвөгч ирнэ гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас анхааруулж байна. Одоо ойр өдрүүдийн цагаагаар мэдээ